Цагаан сараар тос ихтэй хүнд хоол их иддэг. Ходоод гидсээ өвтгөхгүй тулд юун дээр анхаарах вэ? За бидний иддэг хоол юу байдг вэ? Бүгдээрээ мэдчихэж байгаа тийм. Нэлээ их хэмжээний өөх тостой, уурагтай. За дээр нь хамгийн гол нь бид нар айл болгоноор ороод ингээд хооллоод явхаар идж байгаа хоол маань өдөрт авах хэвээр тэр идэж боловсруулж чадах хэмжээнээс баг 3 дахин илүү юм хоол идсэн явж идэг. Тэгээ энэ нэг өдөр биш. Битүүнтэйг нь нийлээд баг 3 4 хоног ингэж явдаг. Энээс үүдээд монголчуудын хувьд бол яг цагаан сарын дараагаар эмнэлгийн зүг явдаг юм бүтэн айрам үсдэг. Өөрөөр хэлбэл ихэнх хүмүүс маань бол ходоод гитсэн нэлээ хямарсан, нойр улчирхаан цочирчсан ходоод нүвдсэн ийм эмнэлэг рүү явдаг. Тэгэхээр энэ нь угаасаа нэгдүгээрт цагаан сарын тэр хүнд хоолыг боловсруулах чадваргүй одоо өөрийнх нь тэр ходоод хоол боловсруулах зам нь доголдсон байгаа дээр нь маш их хэмжээгээр өөх тостой хоол идээд нэгт хоёрт нь болохоор яаж юм гэхээр одоо эн чинь ингээд улирал солигдож байгаа. Тэгэхээр улирал солигдохоор хүмүүсийн хууч өвчин буюу архаг хүчлүүд ерөөхдөө сэтэрдэг. Ялангуяа энэ хавар цагт бол одоо хавар өвөл дуусаад хавартай золгох энэ үед бол хүмүүсийн одоо ходоод хоол боловсруулах зам элэг цөсний нойр улчирхаан асуудлууд бол ер нь бол сэтэрч ингэж архаг өвчл нь бол юм хурц хэлбэрлэл рүүгээ орж ирдэг. Тийм учраас одоо энэ цагаан сараар ухтаад тийм ээ бид нэр хоолныхоо шингэцгийг өмнө нь ингээд жоохон арга хэмжээ авчихсан байвал цагаан сарын үеэр болон цагаан сарын дараа хүндрэл үүсэхгүй байх, өөрийнхөө архаг хуч өвчнийг сэдрэхгүй байх ийм боломж үүснэ. Бидний хоол ерөнхийдөө ходоод хоол боловсруулах зам руу ороод ингээд боловсрж байгаа. За тэгэхээр тэр боловсроод дараа нь тэндээсээ бид нэр шимт хичээлээ авч ингэж явах энэ процесс хэвийн явагдахгүй байгаа үндсэн ерөнхийдөө шалтгаануудыг ингээд 3 хэсэгт бид нар хуваачиж болно. Нэгдүгээрх нь том одоо нийлэх ихэнх хүмүүст байдаг гол асуудал нь юу гэдэг вэхээр хоол боловсруулах замын өрөвсөлт өвчлөлттэй байх тохиолдолд хоолоо боловсруулж чадахгүй, шингээж чадахгүй энэс болоод асуудал үүсч идэг. Тэгэхээр бидний ходоодны 12 хуруу гэсний шархлаад өвчлөлийн үед за тэгээд илэгний өрөвсөл байна, цөсний хүүдийн өрөвсөл байна. Архаг одоо болон хурц тийм ээ зочмог өрөвслүүд байна. За нойр улчирхай бол маш их одоо энэ хүчтэйгээр мэдрэгддэг. Нойр улчирхай өрөвсөлт өвчин байна. Тэгээд цаашлаад бидний нарийн гэдэс, бүдүүн гэдэс, тэгээд шулуун гэдэс гэдэг ингээд хоол боловсруулах замд бол өрөвсөлт өвчин байх юм бол бидний хоол одоо хүнд хоол идэх, нэг доор их өөх тостой хоол идэх, хэмжээний их хоол идэх үед бол дараа нь хүндрэлүүд бол үүснэ. За тэгэхээр бид нар хэрвээ танд одоо хоол боловсруулах замын ямар нэг өрөвсөл өвчлөл байгаа бол та одоо энэ цагаан сарын үед хүнд хоол идэхийн үед одоо идэх үед сэдрээд архаг байдал нь хурц хэлбэрлүүг орж магадгүй гэдэг үүднээс урьдчилаад одоо өрөвслийн эсрэг ямар нэг арга хэмжээ авч явах хэрэгтэй. Ходоодны өрөвслээс хамгийн түрүүнд салах одоо хамгаалах сэргийлэх тэр зүйл нь юу гэдэг вэ гэхээр тэр өрөвсүүлээд байдаг, цочроогоод байдаг тэр хүнсийг ерөнхийдөө хэрэглэнээсээ багасгаж өгнө. Энэ зүйлд бол ерөнхийдөө 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүн яг орж ирдэг. Түгээмэл байдаг зүйл нь юу гэдэг вэ гэхээр их хэмжээтэй өөх тосны хүнсний бүтээгдэхүүн идж байгаа, уурагтлаг хүнсний бүтээгдэхүүн идж байгаа үед хэрвээ та чихэрлэг хүнстэй хамт идэх юм бол за энэ нь нөгөө морийг мордуулна гэдэг шиг болчдөг. Тэгэхээр та бүхэнд одоо анхааруулж хэлэхэд цагаан сарын үед та аль болохоор чихэртэй уух одоо шингэн тийм ээ ундааны шүүс за тэгээд чихэр шоколад гэх мэтчлэн ийм хүнсний бүтээгдэхүүнийг тэр нөгөө бууз тийм ээ чансан мах одоо тэр ууцтайгаа хамт хэрэглэхгүй байх нь ходоод гидсийг өрөвсүүлэхгүй байхад их тус болдог, дэм болдог. Тэгэхээр энд юу явж байгаа нэхээр нэг талдаа тэр өөх тоос уураг маань их хэмжээний чихэр гэдэг чинь өөрөө нэг талдаа нүүрс ус орж ирж байна. Тэгэхээр энэ нийлээд ороод ирэхээр бидний ходоод гидсэнд бол маш их хэмжээний ачаалал өгдөг. Тэгэхээр энэ ачааллаас хэвийн одоо хоол боловсруулах замын үйл ажиллагааны хэвийн хүн бол даваад гарчдаг бол угаасаа үйл ажиллагаанд доголдчихсон дээр нь архаг өвчлөлтэй, өрөвсөлт өвчлөлтэй, шархлаад өвчлөлтэй хүмүүс бол энд бол маш их хэмжээгээр өртөнө. Тийм учраас та цагаан сараар явахдаа айлаар одоо орж зочлоод золголт хийгээ явж байхдаа аль болохоор чихэрлэг зүйл битгий хэрэглээрэй. Чихэрлэг одоо төрлийн бүх зүйлийг. Дараагийн нэг одоо хамгийн их асуудал үүсгдэг юм нь болохоор цардуул их орсон хүнсийг одоо бид нэр өөх тостой болон хэмжээгээр идж байгаа хоолтой зэрэгцүүлээд хэрэглэхэд одоо гидсний хий их үүсдэг. За хоолыг боловсруулж чадахгүй байдалд хүрдэг. Цагаан сараар айл болгоны ширээн дээр байдаг тэр хүнс нь болохоор одоо төмсний салаад байгаа шүү дээ. Нийслэл салаад гэдэг. Тэгэхээр тэрийг бид нэр хэрвээ нөгөө өөх тостой хоол хүнстэйгээ хамт хэрвээ одоо их хэмжээгээр хэрэглэх юм бол бидний ходоод нь тэрэн дотроо нойр улчирхаанд бол асар их ачаалал өгдөг.
Тэгэхээр нойр улчирхай бол ерөөсөө тэр их өөх тосыг боловсруулах гэж маш их хэмжээгээр ачаалал авж байгаа. Дээр нь их хэмжээгээр цардуул ороод ирэхээр энэ бол нойр улчирхайг бол одоо сэхэл өгөхгүй болгоод өгнө. Тэгээд дээр нь чихэртэй зүйл уугаад хэрэглэх юм бол нойр улчирхай шууд гэмтдэг, маш их хэмжээгээр гэмтэнэ. Аль болохоор навчит ногоо, аль болохоор ногоо өнгөтэй ногоотой тийм 100 шиг түүж одоо олж тийм ээ хоолтойгоо хамт идэх юм бол таны идж байгаа тэр махан хоолны чинь шингэцийг дэмжиж өгнө. Өөх задлах тэр одоо нөгөө өөх тостой хоолны чинь задлах цөсийг чинь илүү сайн одоо үйлдвэрлэж өгнө. Тэгэхээр бид нойр улчирхайгаа цөснийхөө үйл ажиллагааг дэмжиж өгөхийн тулд саяны энэ зөвлөгөөг бол дагаарай. Та бүхэн маань гэртээ аль болохоор сонголттойгоор тийм ээ 100 шаа хийхдээ дандаа төмснээс салаад одоо нийслэл салаад биш. Аль болохоор ногоо навчит ногоотой бас одоо байцааны салаад ч юм уу, шин ногооны салаад ч юм уу, хүр манжингийн салаад ч юм уу иймэрхүү байдлаар хийгээд тавих юм бол тэр хүнд хоолыг боловсруулах дэмжлэг болсон тэр хоол боловсруулах өөрийнх нь ферментүүдийг үйлдвэрлэхэд одоо их тус болно, дөхөн болно. Тийм учраас бас энийг бүгдээрээ хэрэгжүүлээрэй гэж уриалмаар байна. Бид нар бас урьдчилаад хоол боловсруулах тэр задлах хоолыг задалдаг, тэр уургуудыг задалдаг, нүүрс ус өөх тосыг задалдаг фермент нь хэрвээ таны биед бага ялгардаг бол тэрийг нөхсөн бас ийм бэлтгэлүүдийг хэрэгжилж болно. Худалдаанд эмийн сангуудад бол зөндөө байгаа. Тэгэхээр та бүхэн урьдчилаад ерөнхийдөө хүнд хоол идэхээсээ өмнө за одоо нэг 3-4 хоногийн өмнөөс эхлээл урьдчилаад тэр хоолныг шингээдэг фермент ихээр агуулсан тэр бэлтгэлүүдийг бас хэрэглээд эхэлчих хэрэгтэй. Тэгвэл яг таны өөрийн фермент нь идэвхжээд яг тэр хүнд хоолоо боловсруулах тэр хоолоо шингээх тэр одоо чадамж нь бол сайжирнаа.